За хүүний төгсөлд 3 байрал үлдсэн байгаа. За энэ байрал дээр бол хараас давхар хүүтэй. За цагаанаас бол эндээ нэг нүргүүтэй байрал байна. За төгсгөл давхар хүүтэй битгий ор гэж зөвлөдөг. За тэрний жишээг бол энэ байрлалаас харна. Одоо ийм хүүний бүтц юун дээр үүсч болох вэ гэхээр одоо тэмээ бета 5 C6 гэсэн одоо Rule of Page-ийн байрал дээр бол бүх однуудаа сольсон нөхцөл одоо яаж цагаан сольж вэ гэсэн жишээ байгаа. За эхний ээлж нь 2 ноён болвол төрүүгээ ойртно. За ойрцсныхоо дараачаар бол илүү талаараа явдаг дөрмийн дагуу явна. За харын хүү одоо илүү талаар явах үед нь цагаан болвол А4 B3 гэж бол зогсооно. За тэгснийхээ дараачаар хамгийн гол нь B5 руу идэж одоо давхар хүүг нь байхгүй болгож болохгүй. За хараас бол одоо цагааны ноёныг өөрийнхөө тал руу оруулах байхын төлөө бол хичээж орно. За одоо G5 гэдэг тэгсний нөхцөлд нь одоо E5 гэж задлж байгаа. За цагааны санаа юу юм бэ гэхээр одоо алсын нүргүү гаргаж агаад одоо хойж. За H4 төрлөө. Орох үед нь бол G5 түрээд өгчөж байгаа. За солилцсны дараачаар ноён E5 байна. За төгсгөлийнхөөр бол цагаан айл хэдийн одоо харын хүүнүүдтэй ойрхон байгаа болохоор хожиж байгаа. За дараачих нь одоо цагааны хүү мас одоо 3 хүү 2 хүүн дээр зогссон байгаа. За хар болохоор алсын хүүтэй. За тэгэхээр хараас одоо тийм өвт бланкинг буюу ингээд шахаж орж жогоод энэ хүүнүүд рүү явах бол аюултай. Гэхдээ зайн давын хувьд бол ноён F4 гэж орсноор тийм аюулыг бол байхгүй болгож байгаа гэж бас харж болно. Гэхдээ ингээд түүн төгсгөл бол ингээд цэвэр онлох техник гэхээс илүү бас тактикийн цогцолтууд байдаг. За энэ дээр бол C4 гэсэн хожлын нүүдэл байна. За хамгаалагчсан нүргүү гарч ирж болохоор хараас хүчээр идэнэ. Ноён орлоо. За орох үед нь бол A4-гээ сайн үл хийж чаа. За санаа нь болохоор түрүүлж бирс гараад за H2 дээр хүүгэн зогсоох. Эд үед нь B4 задлаад за эхний ээлж нь ноён D3 орох хэвээр. Тэгэхгүй бол одоо B3, B2 зэрэг бол зөрүүлээ ноён бол орчиж байгаа юм шээ. За C2-оос. За явах үед нь A5. За ингэж яваад бирс гараа хожиж байгаа. За энэ нөхцөлд шууд A5 гэсэн бол харын тард ямар тоглолт байсныг харъя. Орлоо. Бирс гараад ноён D2 гээ. За зэрэг C1 дээр бирс гараа тэнцээ болж байгаа. За хүүний төгсгөлийн хамгийн чухал 17 байрлалыг бол харлаа. За дараачаар нь одоо морь хүүний эсрэг төгсгөлийн байрлалууд бол явагдана. За тэрний 2 байралтай танилцъя. За харын хүүг барихын тулд одоо E4 дээр шалж иж бол барьж байгаа. За тэгээ морь G3 орсны дараачаар бол харын ноён бол ингээд нэвтрэхгүй буюу за энэ морь бол тийм тактикийн шугамар хамгаалт хийж байгаа. Тэгэхээр харын ганц тойр гарга нь бол энэ. За 3 нүдлэр очино. Цагаан бол 1 2 3 гэсэн нүдлэр очиод тэнцээ болж байгаа. За дараачаар нь одоо дан морь за шалдан ноёныг мадалтгүй гэдэг бол за хард 2 хүүтэй нөхцөл бол хожиж байгаа тийм байрлалын жишээг бол харъя. За энэ нөхцөлд бол цагааны ноён болохоор F1 F2 дээр очиод хүү H2 дээр ихийг үлээж агаад за тэгж агаад морио одоо E5 G4 F2 гэсэн маневрыг бол хийж очноо. Хүлээлээ. За хүүнүүд тулаад ирсэн. За энэ нөхцөл бол одоо морь тоглолтод орж эхэлнэ. Ноёныг гаргаж болохгүй. За морь H2 буудлыг контролцсон. За F2 өгөх үед нь идлээ. За G3 гарах чагт нь одоо морины маневр морь E4-гээ зогсоочоо. За дараачийн орох үед нь болохоор одоо ноён F2 ороод H2 орохоор нь одоо G4 ийм байдлаар бол хожиж байгаа. За хүүний төгсгөл ерөнхийдөө бол ингээд дууссан. За тэгэхээр дараагийн имжлэгээр бол яг хүүний 17 байрлалыг бол нийтэн танилцуулаад одоо техникүүдийн бол харуулна. За тэрний дараачаар одоо морины төгсгөлд одоо сонирхуулахад морь одоо 3 үедээ тэнцдэг гэдэг. За тэгвэл тэр төгсгөлийн онол нь бол ямар байд юм бэ?
За хүүнүүд 5 дугаар шугамд очсны дараачаар одоо 3 хүү хождог гэсэн тийм онолтой байдаг болвол харын ноён бол энэ 3 хүний эсрэг яаж тоглох ёстой вэ гэдэг. Тийм нарийн онолууд бол орой явчихж байгаа. За тэгээд энэ чухал байрлалуудтай хамт байгаарай гэж бичлэгээ дуусгая.